Сайн байцгаана уу? Герман суралцж байгаа та бүхэндээ энэ удаа өдөр тутмын ярианд байнга хэрэглэгдэж байдаг хамгийн чухал хоёр үгс болох haben мөн signыг зааж өгнө. За ингээд хичээлд орцгоё. За чеклистээ бүгдээрээ харцгаая. Хамгийн түрүүнд хэрэглээ. Нэгт хэрэглээ буюу энэ дээр юу зөв вэ гэхээр бид нар энэ үг маань өгүүлбэрт ямар зорилготоор орж ирдэг, хэрхэн орж ирдэг талаар ярилцах болно гэсэн үг. Хоёр дахь нь haben sein хоёрын утга буюу монгол хэлэн дээр хэрхэн орчуулагддаг. Мөн энэ хоёр үгний ялгаа нь яг юу гэдэг талаар ярилцсан гэсэн үг. Гуравт нь хувирал. Эзэн бие дээр үйл үг хувирж өгдөг гэж хэлжсэн тийм үү? За тэгвэл haben sein гэдэг хоёр үйл үг маань хэрхэн хувирдаг талаар энэ дээр үзнэ. Дараагийнх нь дасгал ажил. Мэдээж бид нар хэрэглээгээ үзсэн, хэрхэн хувирдгаа үзсэн, монгол хэл дээр хэрхэн орчуулдгаа үзсэн учраас дасгал ажиллаад хичээлээ өндөрлөх болно. За хэрэглээгээ бүгдээр харцгаая. Haben болон sein-ы хэрэглээ. За haben sein хоёр маань хоёр үндсэн үүргээр өгүүлбэрт орж ирдэг. За бүгдээрээ эхнээс нь хараад байгаа. За нэгт болохоор үндсэн үйл үгийн үүргээр орж ирдэг байна. За хоёр дахь нь болохоор туслах үйл үгийн үүргээр орж ирдэг. За тэгвэл үндсэн үйл үг буюу туслах үйл үг гэж яг юуг хэлээд байгааг бүгд монгол хэлнээр ойлгоцгоё. Монгол хэлэн дээр be and байна гэж хэлдэг. За тэгвэл байна гэдэг байгаа үйл үг маань энэ дээр үндсэн үйл үгээр орж ирж байгаа гэсэн үг. Оршиж байж байгаа гэдэг утгыг илэрхийлж байгаа учраас. За тэгэхээр энэ маань байна гэдэг байгаа маань үндсэн үйл үгийнхаа утгаар орж ирсэн байгаа гэсэн үг. Тэгвэл дараагийн жишээг бүгдээр харцгаая. Би хоол идэж байна. Би хоол идэж байна. За энэ дээр бид нар бас байна гэдгийг харж байна тийм үү? Байна гэдэг үгийг. За тэгсэн чинь энэ маань үндсэн үйл үгийн утгаараа биш. Оршиж байна гэсэн утгаараа биш. Харин идэх гэдэг үйл үгэн дээр туслах үйл үгээр ороод үргэлжилж байгаа цагийг заагаад ороод ирж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр бидэнд идэх гэдэг үйл үг маань үндсэн үйл үг чинь байх нь. Харин одоо энэ дээр орж ирсэн байгаа байна гэдэг маань туслах үйл үгийн зорилгоор орж ирсэн байгаа байна ч гэсэн үг. За тэгэхээр монгол хэлнээр харж байгаа байныг бүгдээрээ үндсэн үйл үг, туслах үйл үг гэж одоо энэ дээр харж байгаа. Тэгвэл өнөөдрийн бидний үзэх haben болон sein гэдэг хоёр үйл үг маань яг энэ байна шиг үндсэн үйл үгээрээ ч орж ирж болдог, туслах үйл үгээрээ ч орж ирж болдог байх нь гэсэн үг. За өнөөдөр бид үндсэн үйл үгээрээ үгийн үүргээр орж ирээд ямар утга илэрхийлдгийг үзэх нэ. За бид хэрэглээгээ сурсан байгаа. Одоо тэгвэл haben болон sein-ы утга монгол хэлэн дээр хэрхэн орчуулагддаг, мөн энэ хоёр үйл үгний ялгааг нь сурах болно. За энэ дээр бид орчуулгыг харж байна. Sein гэдгийг монгол хэлэн дээр орчуулахдаа бол эсвэл байна гэж орчуулж болдог байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө энэ бол том тийм үү? Би багш байна. Би бол сурагч гэх мэтчлэнгээр sein-ыг орчуулж явна гэсэн үг байна. Энэ бол тийм, ийм тийм, энэ тийм байна ч гэдэг юм уу те гэж орж ирнэ гэсэн үг. За haben маань болохоор юу гэж орчуулагдах вэ гэхээр тай байх гэж орчуулагдана. Энэ маань ямар үед орж ирдэг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг эзэмшиж байгаа нөхцөлд орж ирнэ гэсэн үг. Жишээ нь би нэг нохойтой буюу надад нохой байгаа. Тай байх гэж ярихдаа haben-ыг ашиглана гэсэн үг. За чамд нэг машин байна. Эсвэл чи машинтай гэхээр haben-ыг овчно гэсэн үг байна. Гэнэ. За тэгэхээр sein болоод haben-ы овчуулга маань ийм байх нь. Одоо бүгдээрээ энэ хоёр үйл үгийн ялгаа нь яг юу гэдэг? Өгүүлбэр дээр ялгаа нь яаж харагддаг талаар энэ дээр хардаг юм. Үйл үгийн араас sein-ы араас юу орж ийнө гэхээр adjective болоод noun ороод ирж байгаа. За adjective noun гэдэг ногооноор цэнхэрээр тэмдэглэсэн үгнүүд маань юу гэсэн үг юм бэ гэхээр adjective маань монгол хэлний тэмдэг нэрчин байх нь, noun маань бидний нэр үг байх нь гэсэн үг. Тэгэхээр sein-ы араас sein гэдэг үйл үгийн араас тэмдэг нэр мөн нэр үг хоёулаа орж ирж болдог байх нь гэсэн үг. Тийм үү? За монгол хэлэн дээр төсөөлөлтөө бүгдээрээ.
Тэмдэг нэр гэж яг юу хэлээд байгаа. За тэмдэг нэр маань болохоор монгол хэлэн дээр өндөр, том, жижигхэн, хөөрхөн тийм ээ өнгөнүүд байгаа тийм үү. Ямар нэгэн нэр үгийг одоо илүү доттгож дэлгэрүүлж ярьж байгаа тэмдэг нэр чинь. За ном нь бол нэр үг бид нар мэднэ тийм. За тэгэхээр зайны араас энэ хоёр маань ороод ирж байгаа гэсэн. Харин хаабны араас юу орж ирж байна вэ гэхээр ном нь орж ирж байгаа гэсэн үг. Ном нь. За яагаад тэмдэг нэр орж ирэхгүй байгаа юм болоо гэж гайхчихж магадгүй бах тийм ээ хүмүүс маань. За тэгвэл бүгдээрээ харъя л та. Жишээ нь чи бол хөөрхөн тийм үү? Тэгэхээр хөөрхөн гэдэг байгаа маань тэмдэг нэр чинь. За би бол багш. Багш гэхээр нэр үг маань болчихж байгаа. За ингээд хоёулын дээр нь яг нь тэмдэг нэрч болж гин, нэр өгч болж гин тийм үү? За тэгвэл хаав руу бүгдээрээ ороод харъя. Хаав маань тай байх буюу ямар нэгэн зүйлийг эзэмшиж байгаа нөхцөлд хэрэглэж байгаа гэсэн. Чи хөөрхөнтэй гэж ярихгүй тийм ээ бүгдээрээ. Чи хөөрхөнтэй гэж ярихгүй. Чи өндөртэй, чи цагаантай ч гэдэг юм уу тийм. Тэмдэг нэрийн дээр энэ хаабан дээр бол болдоггүй байна гэсэн. Харин нэр үг болно. Жишээ нь би нохоотой, би номтой, би машинтай гэх мэтчлэнгээр тийм ээ. Тэгэхээр хаабны араас зөвхөн юу ордог байх нь? Зөвхөн нэр үг орж болдог байна гэсэн. Энэ болохоор бидний хаабан болоод зайн гэдэг хоёр үлүүгийн чинь ялгаа нь байна гэсэн. Окей. Монгол хэлэн дээр утгаа сайн ойлгох юм бол герман дээр буулгаад өгүүлбэрээ зохиогод бол ямар ч асуудал байхгүй шүү гэ. Окей. За энд гарч ирсэн байгаа жишээгээ бүгдээрээ нэг уншаад үзье. За бүгдээрээ багштайгаа хамт уншаад яваарай. Sie ist gesund. За дахиад уншъя. Sie ist gesund. Sie ist gesund. За юу гэсэн үг вэ гэхээр sie гэдэг маань тэр эмэгтэй гэлж байгаа. Тийм үү? Тэр эмэгтэй. За бүгдээрээ эзэн би гэж ярьж ирсэн. Тэгж сурсан тийм ээ. Sie эзэн би. За ist маань болохоор юу вэ гэхээр энэ зайны хувирал явж байгаа. За удахгүй бид нэр үзэх байгаа. Тийм хувирлаа. Sie ist буюу тэр эмэгтэй бол гэж хэлчихэж гэсэн үг. За gesund гэдэг үг маань юу гэсэн үг юм бэ гэхээр ногоонор тэмдэглэсэн байгаа. Тэгвэл та нар хараад тэмдэг нэр байна гэд ялгаж болохоор юм тийм ээ. За эрүүл гэдэг үг ч явж байгаа. Эрүүл. За тэгээд орчуулах юм бол тэр эмэгтэй бол эрүүл. Тэр эмэгтэй бол эрүүл. Ингэж орчуулах нь. Дараагийн үг нь бүгдээр харцгаая. Sie ist Lehrerin. Sie ist Lehrerin. За дахиад бүгдээр эзэн бие олно. Sie гэдэг маань тэр эмэгтэй ч явж байгаа. За энэ дээр ist гэдэг маань за энэ ist маань юу гараад ирч үү гэж айх шаардлагагүй шүү. Бид нэр утахгүй хувирлуудаа үзээ явчихна гэ. Эний дараа шууд хувирлуудаа үзчихнэ. За тэгэхээр зүгээр хамт яг одоо өгүүлбэрт яаж ороод байгааг бүгдээр хараадах юм гэ. За sie ist тэр эмэгтэй бол гэд ороод ирж байгаа. За Lehrerin гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр багшийг хэлж байгаа. Багштай эмэгтэй багшийг хэлдэг байх нь бүгдээрээ. Lehrer гэж хэлж байгаа нь эрэгтэй багш болчихж байгаа. Одоо энэ тодруулсан байгаа нь эрэгтэй багш. Ард нь гарч ирсэн байгаа и энийг залгаад өгөөрөө эмэгтэй хүн болгочихж байгаа гэсэн үг. За нэр үг гэдэг хичээл орохоор энийг илүү дэлгэрэнгүй бүгдээрээ үзээд явна гэ. За тэгээд орчуулах юм бол тэр эмэгтэй бол багшаа гэж хэлж ингэсэн үг. Sie ist Lehrerin. За өгүүлбэрээ дахиад хамтдаа уншъя. Sie ist gesund. Sie ist Lehrerin. Genau. За дараагийн хоёр өгүүлбэр haben дээр гарч ирсэн байгаа. За бүгдээрээ хамт уншаад явъя. Sie haben Fieber. Sie haben Fieber. За дуудаж байгаа төвхтөө ойлгохгүй байгаа хүмүүс дуудлагын хичээлээ үзэж болно шүү гэ. За дараагийнх нь wir haben einen Hund. Wir haben einen Hund. За sie гэдэг маань одоо энэ нөхцөлд тэд нар гэдэг үгч явж байгаа. Тэд нар. За тэгээд haben гэдэг маань тай байх тийм үү? Тэд нар ямар нэг юмтай байна гэж хэлж байна. За юутай байгаад байгаа юм бэ гэсэн чинь Fieber буюу халуунтай гэж хэлж байгаа.
За энэ дээр гарч ирж байгаа Fiba маань халуунтай, халуурах гэдэг нэр өгчин байх нь гэсэн үг. Герман хэл дээрх. За тэгээд тэд нар халуунтай байна гэж орчуулна. Sie haben Fieber. За дараагийн өгүүлбэрийг харах юм бол wir гэдэг маань бид нар гэдэг өгч явж байна. Wir haben. За энэ дээр мэдхгүй бидний мэдхгүй einen гэдэг үг гарч ирж байгаа шүү гэн тийм ээ. Einen. За энийг ингээд ein гэж харах юм бол энэ маань нэг гэдэг өгч явж байгаа. Нэг. Гэ? Нэг. За өгш нь энэ дээр бичиж явчих. Нэг. За энэ дараагийн жишээнүүдээр нэлийн их гарч ирэх бах. Тэгэхээр тогтоогоод авъя бүгдээрээ гэ. Энэ гэхээр нэг гэдэг үг чинь. За хунд гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр нохой. Нохойг хэлж байгаа нь. Хунд гэж хэлдэг байх нь. Hund. Hund. Genau. За wir haben einen Hund. Бид нар нэг нохойтой гэж хэлж байгаа нь. Бид нар нэг нохойтой. За багш нь энэ дээр гарч ирсэн хичээлээ дахиад жаахан нэг тайлбарлаад өгье. Сайныг монгол хэлэн дээр бол эсвэл байна гэж орчуулна. За энэ бол хөөрхөн тийм үү? Энэ бол гоё эсвэл би бол багш, тэ чи бол сурагч, тэ гэх мэтлэнгээр сайн маань орж иж байгаа гэсэн үг. Haben маань ямар нэгэн зүйлийг эзэмшиж байгаа, надад байгаа гэсэн утгаар орж ирнэ гэсэн үг. Тийм үү? Надад машин байгаа. Надад ном байгаа. Тэгэхээр sein дээр бол байна гэж орчуулагдаад энэ үгэн дээр маань өгүүлбэрт орохоор араасаа тэмдэг нэрийг мөн нэр үгийг авч орж ирдэг. Haben маань харин зөвхөн нэр үгийг авч орж ирнэ. За дөрвөн өгүүлбэрээ бүгдээр уншиж үзэх юм бол sie ist gesund. Тэр эмэгтэй эрүүл байна. Sie ist Lehrerin. Тэр эмэгтэй бол багш. За дараагийнх нь харах юм бол sie haben Fieber. Тэд нар халуунтай байна. Wir haben einen Hund. Бид нар нэг нохойтой гэх мэтчлэнгээр утгыг нь ойлгосон байх, мөн ялгааг нь ойлгосон байх. За тэгвэл бүгдээрээ одоо дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За бид хэрэглээгээ сурчлаа. Haben sein-ийнхаа утга ялгааг нь сурчлаа. Одоо тэгвэл хувирал руугаа орцгоё. Энэ дээр бид нэр хувирал гараад ирж байгаа. Бүгдээрээ өмнөх хичээл дээр гарч ирж исэн дөрмийн нэг хайлт санах гээд үзье. Герман хэлэн дээр эзэн бие нь үйл үгийг захиран хувиргадаг гэж бид нар сурч ирсэн тийм үү? Өгүүлбэр зохиох дүрм дээр. За тэгээд эзэн бие маань 1 эсвэл 3 дугаар байранд байрлал явж байсан тийм үү? 1 эсвэл 3 дугаар байран дээр байрлал явж байсан. Харин үйл өгнүүд маань дандаа 2 дугаар байранд байрлаж байсан. За энийг маш сайн санах хэрэгтэй шүү бүгдээрээ. 2 дугаар байранд байрлаж байсан. Ингэснээрээ бид нэр өгүүлбэр зохиоод байна гэсэн үг байна. Sein болон haben үйл өгнүүдийг хувирлыг нь бүгдээрээ тогтоохдоо яаж тогтоож болох вэ гэхээр арай хэлбэрээр яаж тогтоож болох вэ гэхээр бүгдээрээ хуваачжуулна. Ганц тоо болоод олон тоо гэд хуваачжуулна гэсэн үг. За багш нь энэ дээр хуваагаадах юм. Ганц тоо, олон тоо. За ягаан ганц тоо, цэнхэр нь олон тоо байх нь. Окей. За ганц тоон дээр ямар өгнүүд байна вэ гэхээр их буюу би, дүү буюу чи, буюу тэр эрэхтэй, sie маань тэр эмэгтэй, es маань тэр. Тийм үү? Sie, es-ийг багш нь гурвуулангийн хамт бичиж яваад байгаа. Яагаад гэвэл энэ гурван маань яг ижлэн хувиралтай учраас тий бүгдийг нь товчлоод хамт бичиж яваад байгаа. Гэнэ. За энэ дээр багш нь өмнөх хичээл дээр дурдж бас хэлж байсан. Sie буюу хүндтгэлийн хэлбэр маань та гэж орчуулагдаж явдаг. Ганц хүн дээр ярьдаг хэдий ч гэсэн бид нэр энэ дээр олон тоон дээр нь оруулаад одоо хамааруулаад явчихж байгаа. Яагаад гэвэл олон тоотойгоо ижлэхээ хувирдаг учраас тийм ээ. За тэгэхээр ганц тоон дээр байгаа их, дүү, sie, es дээр хэрхэн хувирдгийг бүгдээрээ харцгаая. Sein дээр. За sein дээр болохоор их дээр bin гэж хувирдаг байна. Bin. Дүү дээр болохоор bist. Sie, es дээр ist. За дахиад хамт уншицгаая. Ich bin, du bist, ist. За
Ингэж хувирдаг байна. Тэгвэл бүгдээрээ sein гэдэг үйл үгнээс шал өөр хувирсан байгааг эндээс ажиглаж болно гэх. Шал өөр хувирсан байгаа. За тэгэхээр энэ маань дөрмийн бус үйл үг байна гэсэн үг. Дөрмийн бус үйл үг. За тэгээд яах нь хувирал нь өөр байдаг байна тийм ээ. Окей. За тэгвэл олон тоороо бүгдээрээ ороод харцгаая. Олон тоороо. Wir дээр sind болдог байна. Sind. Ihr дээр seid. Sie дээр sind. За хүндэтгэлийн хэлбэр дээр мөн sind болдог байна гэсэн үг. За тэгвэл олон тоо маань ганц тооноос арай амархан байх нь шүү дээ тий. 3 нь sind болж хувирагдж байна. За тэгвэл ганцхан ia буюу та нар гэдэг байгаа үг маань ганцаараа яах нь seid болж хувирдаг байна. Ганцаархнаа. Тийм байгааз. Энэ маань seid болоод бусд нь бүгдээрээ sind болж хувирсан байгаа гэсэн үг. За хамт дахиад дуудаад үзье. Ich bin, du bist, ist, wir sind, ihr seid, sie sind, sie sind. За энэ дээр тэгэхээр бид нар би бол, чи бол гэж хэлээд байгаа гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За хабныг бүгдээр харцгаая. Тай байх. Ямар нэгэн юмыг эзэмшиж байгаа нөхцөлд хэрэглэнэ гэсэн тийм ээ. Окей. За ich дээр ich habe гэж явцсан байна. За hab гэдэг язгуураа бүгдээр эндээс харж болно тийм үү? Язгуураа. За бүгдээр язгуураа гаргаад ирээ. Haben гэдгийн язгуур hab. За тэгвэл hab дээр бүгдээрээ эгээ залгаад өгцөө явж байна. Яа дөрмээрээ явж байна тийм ээ. Ich habe. Надад тийм байгаа. Эсвэл би тийм юмтай гэлж чинь тийм ээ. Ich habe. За дүү дээр усан ч нөгөө Б маань алга болчлоо. Тэгснэ ST-гээ шууд залгаад явцсан байна тийм ээ. Du hast. Яг үндэ бол дөрмээрээ болсон чи яах вэ гэхээр энэ дээр Б байх ёстой тийм ээ. Тэгсэн чинь Б гэ байхгүй хасаад өгсөн байна. Du hast. За hat. Бас Б маань байхгүй явж байна. Тийм байгааз. Hat. За тэгэхээр du болон S эднэр дээр haben маань дөрмийн бусаар хувирцсан явж байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарлаа хандуулгаа мартав гэ. Wir дээр haben буюу in авцсан явж байгаа. За энэ нь бол хэвээрээ байна тийм ээ. Ia дээр язгуур дээр Т залгаж өгөх ёстой. Энэ маань бас яг дөрмээрээ явж байна. Z дээр мөн ижилхэн язгуур дээр in залгана буюу хувирахгүй хэвээрээ байна. Z хүндэтгэлийн хэлбэр дээр мөн ижилхэн. За ингээд энэ цэнхэр хэсэг дээр байгаа нь дөрмээр бичигдсэн байгааг эндээс бүгдээр ажиглаж байна. За хамтдаа дуудаад авъя. Ich habe, du hast, hat, wir haben, ihr habt, sie haben. Хувирлаа та нар маань тогтоохдоо ганц тоо болоод олон тоо гэд хувааж байгаа тогтоочвол амархан байж магадгүй. За энэ дээр бичсэн байгаа хүснэгтэй дэвтэр дээрээ хуулж өчээд бүгдээрээ дасгал ажилтаа ашиглая шүү. За ингээд бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү орцгоё. За энэ бүгдээрээ нэг жижигхэн дасгал ажил хийгээд үздэгэ. За haben дээр хоёр өгүүлбэр багш нь энд бэлдэж өгсөн байгаа. Haben. Ich habe хамгийн ихний өгүүлбэрийг бүгдээрээ харцгаая. Ich habe. За их гэдэг маань эзэн бие 1-р байранд орж ирсэн байгаа. Тийм ээ. 1 эсвэл 3-р байранд орж явах ёстой. За энд бүгдээрээ 1-р байранд тавьсан явж байгаа. Харин 2-р байранд дандаа юу байрлах ёстой вэ? Дандаа үйл өгчин байрлах ёстой. За тэгвэл бүгдээрээ энэ дээр haben гэдэг үйл үгээ тавьсан явж байгаа. Хувирал нь яаж явж байгааг мэдж байгаа тийм ээ. Их дээр habe болж хувирах ёстой. За ингээд 2-р байранд бидний үйл үг. За тэгвэл 3-р байранд юу орж ирсэн байгаа бүгдээр харъя. Яг үнэ ном гэдэг үг маань ороод ирсэн байгаа. Ich habe. За номыг бүгдээрээ хэлэхдээ ein Buch. За ein гэдэг маань нэг гэдэг үгч явж байна, тийм ээ. За тэгвэл ich habe ein Buch гэдгийг монгол хэлнээр орчуулах юм бол хоёр янзаар орчуулж болох нь. Би нэг номтой эсвэл надад нэг ном байгаа гэж орчуулах нь. Надад нэг ном байгаа. Гэнэ.
За дараагийн өгүүлбэрийг харъя. Du. За du гэдэг маань юу гэсэн үг лээ? Чи гэдэг үг чинь тийм үү? Du hast. За хувирсан байгааг харж байна тийм ээ. ST нөхцөл авсан байгаа. Du дээр ингэж хувирдаг тийм ээ. За энэ машин байж байна. Машинг бид нар герман дээр юу гэж хэлдэг вэ гэхээр auto гэж хэлдэг байна. Auto. За тэгээд нэг машин гэж хэлсэн байгаа. Ein Auto. Du hast ein Auto. Монгол хэлэн дээр орчуулах юм бол чи нэг машинтай. Эсвэл чамд нэг машин байдаг гэд орчуулж байна. Ямар нэгэн зүйлийг эзэмшиж байгаа нөхцөл гэсэн тийм ээ. За хоёр өгүүлбэрээ дахиад нэг уншъя. Ich habe ein Buch. Ich habe ein Buch. Дараагийнх нь Du hast ein Auto. Du hast ein Auto. За дараагийнх нь харцгаая. Sein буюу бол байна гэсэн үг явж байгаа. За ich bin би бол эсвэл би байна гэд орчуулж байна тийм ээ. Ямар үед бол гэж орчуулад, ямар үед байна гэж орчуулад байна вэ гэхээр утгаас хамаарчин гэсэн үг. Утгаас хамаарчин. Окей. За энийг харах юм бол бүгдээрээ ядарсан байгаа царайг харж байгаа. Окей. Герман дээр ядрах гэдэг юу гэж хэлдэг вэ гэхээр müde гэж хэлдэг байна. Müde. Энэ тэмдэг нэр байна шүү гэ. Монгол хэлэн дээр ядрах гэдэг үйл үг байдаг бол герман хэлэн дээр энийг тэмдэг нэрээр илэрхийлдэг байна. За тэгээд би ядарсан байна. Эсвэл би ядарч байна гэж хэлэхдээ ich bin müde. Ich bin müde. Ингэж хэлэх нь. За дараагийнх нь бүгдээр харцгаая. Er ist. За энэ багш байгаа. Эрэгтэй багш байна энэ удаад тийм үү? За эрэгтэй багшийг бүгдээрээ Lehrer, Lehrer эсвэл Lehrer, Lehrer гэж хэлэх нь. Er ist Lehrer. За тэгээд тэр эрэгтэй бол багш. Бид хэрэглээг ойлгосон. Ямар үед ашиглаад байгаагаа ойлгосон тийм үү? За haben sein хоёр үйл үгний утга болоод ялгааг нь ойлгосон. Хэрхэн хувирдгаа бүгдээрээ сураад авчлаа. Одоо тэгвэл бүгдээрээ хамтдаа дасгал ажиллаад үзцгээе. За бүгдээрээ дасгал ажил руугаа орцгоё. Багш нь энд 8 өгүүлбэр бэлдсэн байгаа. Бүгдээрээ эхний 3-ыг нь хамтдаа хийчээд үлдсэнийг нь та нар дэвтэр дээр бие даан хийж ажиллах гээд үзээрэй. За тусалгын үүднээс багш нь энд хажуу талд нь эзэн биеүүдийг оруулж өгсөн байна. За эндээс бүгдээрээ эзэн биеүүд харж болно. Харин нөгөө талд нь улаанаар бичсэн байгаа үгнүүдийг орчуулгын герман орчуулгыг багш нь бэлдээд өгсөн байгаа. За бүгдээрээ эхний 3-ыг нь хамтдаа ажиллаад үзье. За би нэг эгчтэй гэж хэлж байна тийм ээ. За тай буюу тай байх гэдэг үг чинь явж байгаа. Энэ дэр харж байна тийм ээ. Окей. За тэгвэл ямар үйл үг авах юу гэж бодож байна? Яг үнэ haben гэдэг үйл үг чинь бичигдэх хэрэгтэй болчих чинь тийм ээ. За би гэдэг маань энэ дээр ээж байна. Ich. За хамтдаа бичих гээд үзье. За багш нь өнгөө солиод. За би гэдгийг бүгдээр ich гэж бичнэ. Ich. За тэгээд тай буюу үйл үгээ бүгдээрээ их дээрээ хувиргах ёстой. Ich habe болчин тийм ээ. Ich habe яг үнэ. За нэг ихч гэдэг байгааг юу гэж хэлсэн байгааг энэ дээр харъя. Eine Schwester. Eine Schwester. За тэгээд би нэг ихчтэй гэж герман дээр хэлэхдээ ich habe eine Schwester гэлж хийнэ. Sehr gut. За хоёр дахь нь бүгдээр харъя. Тэр эрэгтэй нэг дугуйтай. Тэр эрэгтэй нэг дугуйтай. За тэр эрэгтэй гэдэг нь хаана вэ? Тэр эрэгтэй. Sehr gut. Ч явж байгаа тийм ээ. За тэгвэл тай ч нь явж байна бас энэ дээр. Тэгэхээр ямар үйл үг вэ? Яг үнэ haben гэдэг үйл үг чинь тийм үү? Haben гэдэг үйл үг чинь. За бүгдээрээ дээр haben гэдэг үйл үгээ хувиргаад хэлээрэй. Hat. Яг үнэ hat. Sehr gut. За тэгвэл дугуй.
ундаг дугуйг хайж олъё. C дээр байна тийм ээ. Er hat ein Fahrrad. Тэр эрэхтэй нэг дугуйтай. Er hat ein Fahrrad. За дараагийн үгийн өгүүлбэрийн бүгдээр харцгаая. Бид ядарч байна. За бид гэдэг үг маань хаана нэлээ? Sehr gut. Бид нар гэдэг дээр явж байна тийм ээ. Wir гэж хэлдэг. За байна гэд ороод ирсэн байна. Бол байна ямар үглэг үлээ? Sein гэдэг үглэгч. Бид нар дээр буулгах юм бол юу болох вэ? Wir sind. Яг үнэ. Wir sind. За ядрах гэдэг үглэгийг тэмдэг нэрийг бүгдээр олцгоё. D дээр байна тийм үү? Sehr gut. Wir sind müde. Wir sind müde. За гурван өгүүлбэрээ дахиад дуудаад үзье. Ich habe eine Schwester. Ich habe eine Schwester. Er hat ein Fahrrad. Wir sind müde. Sehr gut. Okay. За үлдсэн 4-өөс ахуулаад 8 хүртэлх дасгалуудыг та нар бие дааж хийгээд үзээрэй. Хариунуудыг коммент хэсэгт үлдээх юм артав. Тэгвэл дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.